Come on. Ивент эхлэлийг задгаас сансараас дэлхийд ойрч байгаагаар гарсан. Энэ бол яг iOS 16 дээр шиг Astron wallpaper-ыг ерөнхийдөө бас адилхан гаргаад байгаа юм шиг бол санагдсан. Дэлхийд ойрчсэн чинь яг сансрын хиймэл дагуулга гарсан. Энэ хиймэл дагуул учиртай болол ингэж хиймэл дагуул гараад байгаа хта гэж юу бодсон. Тэгээ дараа нь бол тодорхойлсон. За тэгээ доошлоод Apple Park дээр очиод ивент эхлэлийг угаасаа тиймгүй эхлэлтгээр явал эхлүүлсэн. Хамгийн ихний ярьж эхэлсэн бүтээгдэхүүн нь бол яг Apple Watch-ын талаар байсан. Тэгээд яг ямар тохиолдлууд ер нь хүний амнаас болон яг өөрт нь маш хэрэгтэй тохиолдлууд гарсан талаар жижигхэн яг хэд хэдэн дүгүүт гарч агаад одоо Apple Watch Series 8-ыг танилцуулж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө бол дэлхийд дээр хамгийн их шилдэг зарагддаг ухаалаг цаг маг 7 жилийн турш явлаа гэдэг бол дурдж исэн. За тэгээд Apple Watch Series 8 болоод танилцуулагдсан. За тэгээд шинэ зүйл нь юу вэ гэхээр хүний биеийн температурыг бол хэмждэг болсон байлээ. За тэгээд дэлгэснийх нь доор ядаа мэдрэгчтэй тэгээд дахиад бүр яг доор ингээд давхар ингээд 2 юм мэдрэгчтэй болсон юм байлээ. Биеийн температур шалгадаг дээр нэмж хэлэхэд яг ингээд шүүн унтжахад биеийн температурыг ерөнхийдөө 5 секунд тутмал шалгана. За тэгээд температур хэмийг 0.1 хэмийн одоо наривчлалтаагаар л одоо хэмждэг болсон юм байлээ. Эмэгтэй хүний эрүүл мэндийн асуудал болоход сарын тэмдгийн талаарх мэдээлэл одоо илүү нарийн арга болсон байлээ. Тэгээ бас одоо сарын тэмдэг ирэнгүүт хүний биеийн температурыг тухайн үед яаж өөрчлөх чинь тэр бүлганы юм одоо ингээд notification маягаар л ингээд харуулдаг болсон байх нэ. Тэгээ гар утсан дээр чинь бүх энэ одоо холбогдлолтой чухал мэдээллүүд бүгд ингээд хүнчний гар утсан дээр одоо end to end ингээд одоо шифрлэгдсэн учраас одоо ямар ч одоо хувийн мэдээлэл алдагдана гэхээ айгаадах зүйл байхгүй гэж хэлж ийсэн. Series 8 дээр нэмэгдсэн дараагийн чухал зүйл нь юу гэхээр crash detection гэдэг ерөнхийдөө аваралт орох юм бол яг одоо цагч нь ерөнхийдөө таньдаг болсон гэсэн үг. Тэгээ шууд тийм тохиолдол гарах юм бол шууд цаа хүч нь одоо шууд төрөмслөн дуудах уу гэдэг ерөнхийдөө асуудаг болсон гэсэн үг. 10-аас одоо 1 хүртэл яг секунд гэж гарч байгаа. Тэгээ автоматар дуудана гэсэн үг. Тэгээ дотор нь бол яг шинэ одоо юм мэдрэгчүүдээс олж өгсөн байлээ. Тэрнээс гадна бас ингэж хүчин мэдэрдэг одоо зүйлүүд нэмэгдсэн байлээ. Тэр нь бол нийт 256G бол хүчийг бол ингэж бод мэдэрдэг гэж хэлж ийсэн. За тэгээд одоо яг машины урд хойноос хажуу талаас машин гэж бүтэн ингэж өнгөрөхөд бол тэдний бүгднгийн нэг бол одоо наривчлж мэддэг болсон бахнэ. За тэгээд батарейны хувьд одоо нийт 36 цаг болсон байлээ. Одоо low power mode гэдэг шинэ одоо сонголт орж ирсэн. Энэ гэхдээ зөвхөн Series 8 дээр биш, Series 4-өөс 8-ийн хооронд WatchOS 9 үйлдвэрлэлийн систем рүү апдейт хийсэн одоо цагнууд бүгд low power mode-тай болсон бахнэ. Энэ нь бол аюу гоо байсан. Хамгийн анх одоо iOS дээр low power mode орж ирж байсан бол WatchOS дээр одоо энэ жил буюу 9 дэх үйлдвэрлэлийн систем дээр нь одоо ингээ low power mode орж ирж байна. Series 8-ийн өмнөний сонголтууд нь Midnight, Starlight, Silver, Product Red гэж орж ирж байгаа. За тэгээ stainless steel одоо материалтай загваруудууд дээр болохоор Silver, Gold, Graphite өнгөрүүд бол орж ирсэн байгаа. За тэгээд яг энэс гадна нэг давхар Apple Watch зүг дандаа Nike брэндийнх нь одоо хувилбар нь болоод тэрнтэн дээрээ бас шинэ хоосрууд бол ингэж гарсан гэж хэлж ийсэн. А тэгээд тэрнээс гадна Hermes гэд бас нэг өөр брендийн хоосрнууд шинээр орж ирж байгаа гэж солж ийсэн. За тэгээд яг энгийн Series 8-ийн хувьд үнэ нь бол 300-ээс тэгээд GPS болон нэг cellular аль нь гэдэг нь бол ингээд $100-оор илүү гарч ирсэн. За тэгээ хямдхан загварлах яг Apple Watch SE бол гарсан. Энэ сонголт нь яг Silver, Midnight, тэгээ Starlight гэсэн өнгүүдээр орж ирж ирсэн. Тэгээд бас яг саяны crash нэг одоо ослт орох юм бол тэрний яг одоо мэдэрдэг тэнч бас адилхан SE дээр бол орж ирсэн. За тэгээд Series 3-аас арай 30 дахин одоо том бол гэж хэлж ирсэн. За тэгээд хурдны хувьд өмнөх SE загвараас бол 20%-аар одоо хурдан гэж хэлж ирсэн. Үнийн хувьд бол 200G. За тэгээд cellular буюу одоо өөрийн телефоны одоо зүйл ашигладаг нь болохоор одоо нэг $50 илүү бүртгэгдээр гарсан. За тэгээд яг энэ жил цоошин төрлийн Apple Watch орж ирсэн. Нэрийг нь Apple Watch Pro 1 гэж нэрлэх болов гэсэн таамагуд явж ирсэн. Харин үгүй Apple Watch Ultra гэж хэлбэл нэрлсэн. За энэ Ultra нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө аюу экстрим нөхцөл байдлуудад одоо ашиглахад ерөнхийдөө зориулагдсан цагны хувилбар гэж хэлж болно. За тэгээд дэлгэц спикер, микрофон, материал, батарей, GPS гэх одоо бүх холбогдолтой технологиуд бол бүгд нэлээд даацтай бол том одоо сайжирсан гэж хэлж болно. Хамгийн гаднах талын бие нь болохоор титан гэ гадаргуудаа тэрний доторх яг одоо дийлэгцээ гадуур ингэж хүрээлжүүл хамгаалах үүрэгтэйгээр гарч амлаа Sapphire дийлэгцээ. За тэгээд батарейны хувьд яг 36 цаг. За тэгээд бүр ингэж сайжруулалтын батарейны горыг ашиглаж байгаа бол бүр ингэж 60 цаг гэж хэлсэн. Гэхдээ энэ бол яг жилийн сүүлээр бол гарна гэж хэлж ирсэн. За тэгээд хажуудлах нь Chrome-ыг ингээд эргүүлэх юм бол ерөөдөө дийлэгцэн хар болчдөг. Тэгээд бас өөр гэвэл яг шив цоошин товчлуураа одоо нэмэгдсэн билээ. Тэрний яг action товчлуур гэж хэлж ирсэн. Тэр нь бол ингээд өөр зорилготойгоор ингэж өөрчилж болдог одоо. Жишээ нь тэрэн дээр дарах юм бол нэг аппликейшн гэдэг ч юм уу те яг өөр зүйлүүдийг бол ингэж болдог. Хувиргаж болдог. Одоо customizable одоо товч юм байлээ. За тэгээд 3 ширхэг шинэ хоосор орж ирсэн. Нэг нь болохоор яг
зориулсан маягийн доосор, нөгөөт нь болохоор усанд зориулсан осор, нэг нь болохоор жоохон одоо хүүтэн орчинд өмсөх одоо тохиомжтой осор гэж 3 осор нэмэгдсэн байлээ. За тэгээд энэ Ultra Apple Watch дээр ихний гоё зүйл нэг юу байсан бэ гэхээр яг ерөнхийдөө хүн амьтны тусламж хэрэг болчвол яг одоо нэг цоошин маягаар дуургадаг маягийн юм зүйл нэмэгдсэн байлээ. Тэр нь бол ойролцоогоор 100 метрийн ойролцоо газар бол аягүй чанга сонсогдно гэж бол хэлж ийсэн. Ерөнхийдөө ганцаар ингээ алдагчвал хүний тусламж хэрэг болвол тэрийг бол ашиглах нэ. За тэгээд усны хамгаалтын түвшинг бол бүр сайжруулсан байсан. W100, WR100 гэдэг бол цоошин төрлийн одоо ингээ усны хамгаалтын түвшинг бол энэ Ultra дээр одоо ингээ гаргаж ирж байгаа юм байлээ. За тэгээд үүний хувьд бол $799 өмнөх загваруудаас энгийн болон AC загвараас бол хамаагүй үнэтэй бол загвар бол ингээ гарч байгаа. Хоёр дахь ярьсан бүтээгдэхүүн бол AirPod-ны тухай байсан. За тэгээд AirPod Pro-гийн хоёр дахь хувь бол гарсан. За тэгээд чип нь бол H2 гэдэг бол шинэ чипээр орж ирсэн. За тэгээд Special Audio бол сайжирсан гэж болж хэлж ирсэн. Тэгээд бас хүний яг ямар толгойн хэлбэртэй чихний хэлбэрээс хамааруулаад тухайн яг хүний хэлбэртэн зориулаад дууралтыг нь бол ингээд өөрчилж болдог зүйл бол нэмэгдэж байгаа шүү. iOS 16 хэрэг суулгасан бол гэж хэлж ирсэн. За тэгээд Active Noise Cancel гэдэг яг одоо гаднах орчны чимээг бол дарддаг нь бол хамаагүй одоо 2 дахин сайжирсан гэж хэлж ирсэн. За тэгээд дагалдаж ирэх нүуний чихэн таарах одоо тэр урт талынхын залгадаг хэсэг нь бол ингээд 4 төрлөөр бол ирэх юм байлээ. Тэгээд Adaptive Transparency гэдэг яг өөрийнх нь яг гоё өөрийн дуу сонсогдоод яг гаднах орчны чимээг одоо байхгүй болгодог. Тэрнээс аюу гоё сайжирсан гэж хэлж ирсэн. За тэгээд яг одоо яг чихвчнийхаа характеристик дээр яг зүүн дэшээ эсвэл баруун доош олох юм бол яг дуу чангалзуулна гэдэг бол хоргоонууд бол бас хэлж ирсэн. За тэгээд батарейны үед бол одоо ингэж нэг юм энгийн AirPod-ын 3 дахь үедээ ерөнхийдөө батарей тэнцэж ирж ирсэн. Эхний AirPod Pro бол батарейны хувьд нэлээд одоо хэцүү яг жоохон муу болсон. Тэгээд одоо энэ хоёр дахь үеийн AirPod Pro ингэж нэг юм одоо батарей сайжирсан. За тэгээд хэрвээ алга болох юм бол Find My дээр харж байгаад бол яг олж болдог болсон. За тэгээд ерөнхийдөө спикерт болсон Find My дээр нэг рингээ дарчих юм бол AirPod-ны чин кейс ерөнхийдөө дуурдаг болсон гэсэн үг ээ. Тэгээд жижигхэн нэг микрофоны ус оролттой мэдээж хэрэг цэнэглэгчийн оролтол lighting. За тэгээд давхар Apple Watch-ныхаа цэнэглэгчийг бол энэ дээр давхар цуг ашиглаж болно. Тэгээд бас чи төрлийн стандарттай wireless charger-ууд бас энэ кейстэй нь бол цуг ажиллана. Тэгээд бас жижигхэн Osor-ны тийм одоо оруулахтай болсон байлаа. Тэр нь л яг гоё юмсан. Тэгээд үүний хувьд бол мэдээж хэрэг бас Pro загвар учраас ерөөхдөө үнэтэй чихвч $299-тойгоор л гарсан. 3 дахь ярьсаа ивентний хамгийн чухал одоо бидний өсөө хүлээж исэн бүтэн жилийн турш хүлээж исэн зүйл бол мэдээж яг iPhone байсан. iPhone 14. За хамгийн эхлээд бол энгийн загваруудыг танилцуулж эхэлсэн. За тэгээд угаасаа нэг мини загвар нугасаа энэ жилээс байхгүй болж байгаа гэдэг нугасаа батлагдаад мини байхгүй болоод оронд нь том хэмжээтэй энгийн iPhone-ы том загвар нь орж ирнэ гэж хэлж исэн. За тэгсэн чинь энэ тэр том iPhone-о мэдээж яг 14 Max гэх байлгүүдээ гэсэн чинь 14 Plus гэж нэрлсэн. За энэ бол үнэхээр жоо сони юм болсон л доо. Одоо жишээ нь хамгийн гол яг 8 Plus-ын дараа 10S Max гарч ирэхтэй. За Plus дэлгэцтэй iPhone-оос бүр том дэлгэцтэй утас гарч ийна. Тийм болохоор энийг 10S Plus биш 10S Max гэж нэрлэж байгаа юм шүү гэж тухайд ярьж исэн. Тэгсэн чинь энэ жил яг ерөнхийдөө Max хэмжээтэй iPhone-тай адилхан дэлгэцний хэмжээтэй iPhone гарч байгаа юм байж ич Max гэж нэрлэхгүй буцаагаад Plus гэж нэрлэлсэн. За энэ бол аюул санаа. Уг нь бол дэлгэцнийх нь хэмжээ нь адилхан том юм мөртлөө өөр нэр өгсөн. Зүгээр л ингээд энгийн арай хямдхан төрлийн загварынх нь том дэлгэцтэй нь учраас ингээд өмнөх нэршлээ ингэж буцаж ингэж чирч авчирч ингэж тавьж байгаа юм багтаа л гэж бодсон. Энэ бол надад таалагдаагүй. Зөвхөн Max гэж нэрлэхэд юм болох байсан. Яага заавал өмнөх хаа байсан үжээний жижиг дэлгэцтэй Plus-ыг ингэж эргүүлж тэ нэрлээд байгаа. Энэ бол надад таалагдаагүй. За мэдээж ямар өнгөнүүд орж ирэх вэ гэдэг бол аюул сонирхолтой байдаг. Энэ жилийнх бол Midnight, Starlight, тэгээ шинэ өнгө болох Blue, тэгээд Purple, тэгээд Product Red гэж бол орж ирсэн. За тэгээд ямархуу чиптэй гарч ирэх бол гэж яг санаа зовцоогож исэн. Тэгээд яг өнгөрсөн жилийн 15 чип бол ороод ирсэн. Тэгээд угаасаа тэгээд жоохон хямдхан загвар нь болохоор одоо бүр одоо тухайн жилийнхаа шинэ чипийг ч биш бүр өмнөх жилийнхаа чипийг одоо ингэ ашиглаад ихчлээ. Энэ байдал бол цаашдаа бол үргэлжлэх баха. За үндсэн камер нь бол мэдээж хэрэг жоохон одоо нэг камерных нь жижиг сажиг одоо сенсорууд нь жоохон сайжрал ерөнхийдөө гарсан. За тэгээд урт талынх нь камер нь бас нэг ялмгүй сайжраа гарсан. Тийм болохоор яг ерөнхийдөө зураг даралтууд нь нэг одоо шөнийн горимд арай сайжирсан гэдэг зүйлс бол дурдж ийсэн. За тэгээд Photonic Engine гэх нэг шинэ юм ярьж ийсэн. Тэр нь болохоор ерөнхийдөө зураг дарсан бичлэг хийсэн бол ерөнхийдөө жоохон баг зэргийн сайжруулалтууд бол нэмэлт сайжруулалтуудыг бол өгнө гэсэн зүйл бол ярьж ийсэн. За тэгээд тэрний дараа ярьсан чухал зүйл нь Action Mode гэдэг зүйл шинэ юм бол орж ирсэн. Тэрний юу гэхээр ерөнхийдөө савлгаатай бичлэг гэж ивэл ерөнхийдөө айгүй одоо тогтворжуулж одоо харагдуулдаг тийм одоо мод тийм байлээ. Яг нэг
нилээн гарчин салганаад ивэл тэрийг товчржуулдаг одоо ленз угаасаа дотор хөдөлдөж тэрнээс гадна дахиад өөр зүйл гэсэн үг. Ер нь тусдаа. Тэгэд ерөнхийдөө action mode on хэрэг нэг жоохон угаасаа тэр үзүүрийнх нь хэсгүүдийг хасаад яг нэг жоохон төлөв ууршилдаг маягийн байдалтайгаар л гарч байгааг бол анзаарсан. За тэгээд яг Apple Watch дээр яг нэмэгдсэн зүйл бол мэдээж хэрэг энгийн 14 дээр бас ингэж байлаа. Crash detection бол байсан. За тэгээд 14-ийн загварууд дээр яг таамаглаж байсанчлан одоо SIM-ний картны оролт бол ингээ байхгүй болж байгаа юм байлээ. Гэхдээ зөвхөн Америк нэгдсэн улс зарагдах одоо модельүүд дээр л одоо энгийн 14 болон 14 Plus дээр SIM-ний оролтны одоо оролт байхгүй болж байгаа гэсэн үг юм байна. За түүнээс биш бусад одоо орнууд зарагдах дээр бол SIM-ний одоо оролт нь бол хэвээрээ үлдэнэ гэсэн үг юм аа. Зайлшгүй ярих хэвээр зүйл бол орж ирсэн. Тэр нэг юу гэхээр ерөнхийдөө сансар хиймэл дагуултай цуг ажилтдаг болсон байгаа. Ерөнхийдөө өмнөх жилийн загвар дээр нэг баг ийм зүйл орж ирэндээ гэсэн шуум бол гарч исэн. За тэгээ энэ жилээс бол яг баттай болж ингээ орж ирж байна. За яг юу гэхээр одоо өөрийн телефоны антентай холбогдох боломжгүй одоо хөдөө газрууд бол дэлхийд даяар дүүрэн байгаа штэ. Антентай холбогдох боломжгүй хэсгүүдтэй. За тийм газар ерөнхийдөө хиймэл дагуулыг ашиглана гэсэн үг. Гэхдээ хиймэл дагуулыг ашиглаад одоо мессеж одоо дүрм тусламжаар илгээхийн тулд цэлмэг тэнгэртэй байх хэвээр. За тэгээд яг өөрийнхөө гар утсыг яг нэг одоо хиймэл дагуулууд чиглүүлж одоо ингэ барих хэрэгтэй. Ерөнхийдөө утасч юм бол хэлээд үг. Яг жоохон тийшээ бариараа зөв барьчих юм бол ерөнхийдөө ноороод бол харагдана. За тэгээ яг хиймэл дагуул ашиглаад яг мессеж амжилттай явуулчих юм бол одоо мессеж явчлаа та байгаа газар байгаараа гэж хэлэх юм байлээ. Тэгээ дүрм төсөлмжийн хүмүүс л ирээд яг байршлаар нь бол ирж одоо аварнаа. Яг иймэрхүү хиймэл дагуултай холбогдлолтой зүйл одоо хийхийн тулд одоо ийм айхтар том одоо антентай утас бол хэрэгтэй дээ. Бид нар ихтэй ийм зүйлийг яаж орлсон бэ гэдгийг бол тайлбарсан. Ерөнхийдөө бол угаасаа яг чиглүүлээд ингээд яг барихад л ерөнхийдөө болно гэдгээр бол ийм том антенгүүгээр бол шийдсэн гэдэг бол хэлж ийсэн. За тэгээд яг юу болсон бэ гэдэг нарийн үеийг үйлдэлтэй ийм ослох харсан тэр хин мэрцэн гэдэг яг нарийн юмудаа газ сонгоод бол явуулчих юм бэлээ. Эннийхэн шалтгаан нь юу гэхээр ерөнхийдөө яг мессеж бичиж ингэж яг цаг алдахгүй шүү сонгоо явж бол ерөнхийдөө чиний өмнөөс яг мессеж чинь бүрдүүлээд ингээд цаашаа явуулахаа бол хэлж ийсэн. За тэгээд яг чиний гар утаснаас яг хиймэл дагуул руу очих хиймэл дагуул нь дахиад одоо хүлээн авах хиймэл дагуул руу буугаад тэгээд эндээсээ одоо яг ямар имлэгүүд рүү яг ямар мессежнээс хамаарат яг хаашаа явуулах үүд нь бол ингээ гоё системтэйгээр ажиллахыг бол одоо харуулж ийсэн. За тэгээд яг энэ яг хиймэл дагуултай ажиллах одоо яг энэ одоо фичер ерөнхийдөө 11 сараас орж ирж хэлж байсан. Тэгэхээр 11 сар гэхээр ерөнхийдөө iOS 16 өнгөрөөд 16 ч 16 2 хавцаагаар ер нь бол орж ирнэ гэсэн үг юм аа. За тэгээд энгийн 14 болон 14 Plus-ийн үнэт бол 800. За тэгээд 14 Plus нь $100-оор л илүү загвар одоо үнэтэйгээр бол гарч ийсэн. За тэгээд харин 14 Plus нь ерөнхийдөө өмнө нь байгаагүй одоо түгээмэл ашиглаж байгаагүй ерөнхийдөө загварыг их одоо ихээр үйлдвэрлэж байгаа учраас арай сүүлд бол гарах юм байлээ. 10 сарын ихээр бол гарах юм байлээ. Бидний хүссэн хүлээж исэн яг одоо Pro загвар дээр их дизайны тэр дээдлийн ноочнд юу тохиолдох болоо гэж ерөнхийдөө бүтэн жилийн турш ерөнхийдөө бол хүлээцгээсэн. За тэгээд яг нэг сүүлийн хэдхэн өдөр яг гарч ирсэн яг таамаглалын дагуу ерөнхийдөө нэг бүтэн бол одоо яг дизайнтайгаар бол гарсан. За тэгээд реклам нь явж эхлээл тэр чинь бүр яг нэг хിവэрэ байдгүй бүр яг ямар notification ирсгээс шалтгаалаад бүр ингээд тэр нэг ойлоо дэлгэцэн ингээд пикслүүдээр тасгаар учраас яг адилхан тасаар дийлэнхүүдээ бол ингээд харагддаг нь бол гоё харагдчихсан. Тэгэл дуудлага ирэнгүүд ингэж харагдана, дуудлага авангууд ингэж харагдана, яг хөгжим тоглоулвал ингэж тэлнэ, тэ AirPod холбогдвол ингэ яг Face ID ашиглахдаа жоо ингэж жоон 400-100-аар харагдана гээл яг ингэж яг өөрөөр харагдах. Энэ бол яг ер нь бол бараг л тогтлуулсан да. Яг нэг айхтар тогтлуулаг гэхдээ ер нь бол гэж бол бодуулсан. Ерөнхийдөө нэлээд ажиг. Нийт 4 өнгөтэйгээр гарсан. За тэр 4 өнгөнийхөө нэг нь бол цоошин өнгө, нэг нь бол нэг арай өөрчлөлтсөн өнгө. За тэгээ нөгөөр нь бол угаасаа байдаг өнгө. Хоёр байдаг өнгө нь юу гэхээр Silver Gold хоёр л угаасаа байдгаараа гарсан. За тэгээд Space Black гэдэг өнгө гарч ирсэн. За тэр нь болохоор ерөнхийдөө өмнөх графитээсээ хамаагүй харагддаг. Тэгээд бас нэршлийн үед Space Gray шиг төстэй мөртлөө ерөнхийдөө Space Black гэхээр арай бол хар өнгөтэйгээр бол арай бараан хар бол харагдсан байлээ. За тэгээд цоошинээр орж ирсэн яг одоо энэ 14-ийн Pro-гийн бол яг одоо их зарагдах өнгө нь бол одоо Deep Purple гэдэг бол өнгө байгаа. За энэ бол ерөнхийдөө бол аюу дэж харагдчихсан. Яг нэг амар цайвар өнгө биш ерөнхийдөө нэлээд одоо яг Deep Purple гэдэг бол яг нэг гоё нэршилтэй юм бол санагдсан. За тэгээд ерөнхийдөө бол бараг л одоо таанаас шиг юм өнгөтэй юм шиг бол харагдчихсан. За тэгээд жил ирэх тусам л одоо нооч бол багасж байгаа да. Тэгээд энэ удаагийн нооч нэлээд багасаад одоо багасж байгаа учраас яг энэ технологи нь яг арай
жижигэн зайд яаж багтаасан талаар тайлбарлаж хэлж ийсэн. За тэгээд хэрвээ утсаа ингээд нэг дууг нь хаах юм бол за тэгээд яг цэнэглэх юм бол яаж харагдахыг бол хэлж ийсэн. За тэгээд дэлхийн хэмжээний хувьд угаасаа өмнөх байсантайгаа адилхан 6.1 6.7 инчдэг бол гарсан. За тэгээд яг тэр дээдлийнх нь одоо өмнө нь яг notch гэж бол ярьж ирсэн шүү дээ. За тэгээд энэ удаагийнх одоо юу гэж нэрлэх юм бол гэл одоо таамаглал одоо зөндөө төвшүүлсэн шүү. 3-4 одоо нэр дэвшсэн нэрнүүд бол байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо Apple-ийн зүгээс яг энэ тэр дээдлийнх нь шинэ одоо Cut-Off-ыг одоо юу гэж нэрлсэн бэ гэхээр Dynamic Island гэж бол нэрлсэн. За энэ бол үнэхээр Apple бол ингээ ямар нэгэн ийм чухал өөрчлөлтөн дээр өгж байгаа нэрнүүд дээр ерөөхдөө амар ач холбогдол өгдөг. За тэгээд саяны тэр зүйлийг бол нэлээд одоо нотч ямар болсон бэ гэдэг дээр угаасаа нэлээд ач холбогдол нь угаасаа тодорхой байсан. Тэгээд бүр ямар нэр хүлэгдэг нь угаасаа амар сонирхол татчихсан. За тэгсэн чинь өгсөн нэр нь бол бүр үнэхээр за үнэхээр яг яагаад бүр ингэ Apple даад байгаа юм бэ гэмээр одоо мэдрэмж бол төрүүлж ирсэн л та. Dynamic Island энэ одоо юу арал мал болоо явчихва те. Яг гоо dynamic нь үнэн л дээ static биш ингэж яг хөдөлдөг янз бүрээр өөрчлөгдөг notification хамаарад dynamic гэдэг нь бол тодорхой. Гэхдээ ямар ч байсан Dynamic Island гэдэг бол за бас нэлээд ойр цаасаагаа бас нэлээд айхтар Apple-ц нэр бол гэж бол сонсогдсон. Бид нар ингэ те гар утсан дээр ингэ бүр арал маралтай болж нэгжтэй хин санахав да одоо ингэ ямар ч байсан ингэ утсан дээр ингэ аралтай боллоо те. Ингэж бүр тэр арал нь бүр зүгээр ч арал биш ингэж бүр ингэж өөрчлөгддөг арал. Тэгээд арал гэж одоо нэрлэн л тэ одоо. За тэгээд дараагийнх нь нэмэгдсэн маш чухал одоо өөрчлөгдсөн зүйл нэмэгдсэн зүйл юу вэ гэхээр Always on Display байгаа. Одоо айл үжи 17 онд одоо OLED дэлгэцтэй болчоод Always on Display хизээ нэмэгдэх юм гэж 5 жилийн турш хүлээсэн. Бэлэн технологи нь байгаа тахад Always on Display ерөөсөө нэмэгдэхгүйсэн бохгүй юу iPhone 10-аас. За тэгээд 14 Pro дээр ингэж нэг юм одоо нэмэгдлээ. Тэгээд ямар ч байсан одоо таатай байна. Ямар нэг ийм гой зүйлүүдийн ер нь одоо амар олон жилийн дараа л нэмдэг байх юм да гэж л одоо бодогдсон. За тэгээд Pro загвар учраас одоо цоошин чиптэйгэр гарсан. За тэгээд тэр нь бол A16 Bionic chip. За тэр нь бол өмнөх чипүүдээс нэлээд урдан гэл одоо бүх ярьдаг юм аа ярьсан. Нийт одоо тий 6 кортой тэр 6 корныхын дэд нь одоо яг энерги зарцуулалтынх нэг нь одоо үнцүүр их гэлээ ярьдаг зүйлсүүд бол ярьсан. 14 Pro-гийн камерыг яг ивент дээр харуулсан л да. Ер нь бол амар том харагдчихсэн. 13 Pro ч нэлээд том штэ. Энэ ингээд бас ингээл бас хамаагүй том болцсон харагдчихсан. Камерны үед таамаглаж ийсэнчлэн үндсэн камер 48 мегапиксел өссөн. Өөрөөсөө 2 камер нь бол 12-оор л үлдэж байгаа юм байлээ. За тэгээд арт талын 3 камер, урт талын 1 камер тус бүрчлэн багаас зэргийн сайжруулалт бол орсон. За тэгээд шөнийн горомд бол аль ингээд бол сайжирсан гэж хэлсэн. За одоо ProRes болон Pro бичлэг хийж зураг дарахад одоо бас ингээд баг зэрэг сайжирсан гэж хэлсэн. Cinematic модоор бас бичлэгийг сайжирсан гэж хэлсэн. За тэгээд батарейны хувьд бол айгүй цамхан бол одоо зүйл ярьсан зүгээр бүх өдөржингөө барьна гэж л одоо орхицсан. За тэгээд сайтаас нь шалгахад 14 Pro 13 Pro-оос 1 цаг илүү, 14 Pro Max 13 Pro Max-аас 1 цаг илүү гэж сайтн дээр л хэлсэн байсан. 48 мегапикселийн камертай болчоод ингээд 8K дүрс бичдэг нь бол ингээд орж ирээгүй нэ аюу сонирхолтой. Өрсөлдөгч том компаниуд хэдийнэ 8K-гаар дүрс бичдэг болчихсон байхад Apple ингээд бэлэн технологийн 48 мегапикселийн камер орж ирээд хахад 8K дүрс нэмэгдээгүй гэдэг нь бол санагдсан. Тэгээд дараа жилийн бахтаа гэл ерөнхийдөө бодоод л өнгөрсөн. Үнийн хувьд яг өмнөх жилийнхтэйгээ яг адилхан үлдсэн. Одоо таамаглалын дагуу ерөнхийдөө аль загвар дээр $100 бол нэмэгдэнэ гэж хэлж ийсэн. Нэлээд хүчтэй шум явж ийсэн. Тэгсэн чинь яг нэг хэвээрээ гарсан. Тэр нь бол надад аяа авааштай санагдсан. Зарах одоо iPhone-ийнхаа листийг бол харуулсан. 14, энгийн 14 Plus-тайгаа, за тэгээд 14 Pro, 14 Pro Max-тайгаа, за тэгээд өнгөрсөн жилийн 13 mini-тэйгээ цуг. За тэгээд тэрний өмнөх энгийн 12, за тэгээд саяны өнгөрсөн хавар гарсан iPhone SE-ийн 3 дахь үе бол танилцуулж гарч ирсэн. За эндээс хасагдсан утас гэвэл 13 Pro, 13 Pro Max бол хасагдсан. За тэгээд 12 mini, за тэгээд энгийн 11 бол хасагдсан байгаа. За тэгээд ивентийн төгсгөлийг Tim Cook бол те бүх ерөнхий танилцуулж бүх одоо төхөөрөмжүүдээ ерөнхийд нь бадж яриад бол дуусгасан. Ивент уулын бол дууссан. Дуусны дараагийн метронажууд нэг эмхтэн зогсож байгааг гаргасан. Тэгээ ямар ч ч хүн гэж зогсож байгааг гаргаад байгаа юм болоо гэх ерөнхийдөө гайхсан. Гэсэн чинь ивентний тэр AirPod Pro танилцуулсан хэсгээр бас яг нэг сцен дээр нь бол гарч ирдэм байлээ. Тэгээд нэтээс ер нь холбогдлоо зүйлээ хайсан чинь зүнийг Lumon гэдэг юм брэнд байт юм шиг лээ. Тэрнтэй холбогдлолтойгоор л ингэж Apple ингэж оруулж ирж байгаа юм шиг байна гэж бол бодсон. Гэхдээ ер нь Apple нэг ингэж ивент дээр ингэж Easter egg маягаар л ерөнхийдөө оруулаад идэхүү. Тэг ерөнхийдөө сонирхолтой санагдал өнгөрсөн.